За тэгэхээр содтой ус уухаар, хужиртай ус уухаар цээж хорсолт намддаг, хотоод халуун төөнөд байгаа хүмүүс уухаар их зовиор намддаг гэж хүмүүс бас үздэг. Сайн байцгаана уу? За ээлжид зөвлөгөө бичлэгээрээ та бүхэнтэйгээ уулзж байна. За манад ирдэг асуултууд, давтагддаг асуулт дотор хүнсний сод ер нь хэрэглүүл ямар вэ? Хужир хэрэглүүл ямар вэ? Гэх мэтчлэн энэ төрлийн асуултыг бас нэлээд байнга тавьдаг учраас за энэ асуултын хариулт болгоод би энэхүү видео зөвлөгөөг та бүхэндээ хүргэе. За тэгэхээр 30 жилийн өмнө магадгүй 40 жилийн өмнө тийм ээ хүнсний содыг усанд найруулад уудаг, хэрэгэлдэг байсан байх. Тэгэхээр энэ нь бол тодорхой хэмжээгээр зовиорыг шинж тэмдгийг дарангуйлж өгдөг гэсэн учраас амаас ам дамжаад энийг хэрэгэлдэг ийм байдалтай байсан. Гэхдээ тухайн үед болохоор яг энэ хүнсний сод өөрөө байнга хэрэглээд байвал ер нь хүнсний содыг хэрэглээд байвал хотоод гисэнд яаж нөлөөлдөг вэ гэдэг энэ талын судалгааны ажлууд бол хийгдээгүй. За манай Монголд бол энэ талын бас судалгааг бол хийгээгүй. Одоо ч гэсэн хийгээгүй л байгаа л да. Ерөнхийдөө ийм байдалтай бол байсан. За тэгэхээр би энэ сод хожирыг хэрэглэж болохгүй гэдэг үнцгийг бол баримталдаг. Энэ тал дээр бол зогсдог. Тэгэхээр яагаад бэ гэдгийг тодорхой ийм шинжлэх ухааны үзүүлэлтүүдээр толгуурлаж бол хэлье гэж бодож байна. За тэгэхээр бид нар мэднэ хүчил шүлтгээд байдаг. Тэгэхээр хүчил ихтэй орчноос шүлт ихтэй орчин хүртэл энэ pH гэдэг үзүүлэлт нь 0-аас 14 гэсэн ийм хуваараар явж идэг штэ. За бидний өдөр тутамдаа уудаг ус, нэрмэл ус эдгээр нь болохоор ерөнхийдөө саармаг орчинтой буюу pH нь 7 байдаг. За тэгэхээр бидний хотоод бол ерөнхийдөө хүчлэг орчинд ажилдаг ийм эрхтэн гэдгийг бол бид нар бүгдээрээ мэднэ. За энэхүү pH гэсэн хуваараар хэрвээ содыг ангилах юм бол pH нь 9 байдаг. За тэгэхээр бид нэр устай харьцуулаад үзэхэд усны pH нь 7 байдаг юм бол 9 гэхээр энэ хоёрын хооронд ердөө 2 тонны зөрүү байгаа юм шиг сонсогдож байж болох юм. Гэтэл нэг тооноос нөгөө тоод шилжихэд энэ бол логарифм тоотлоор явдаг учраас 10 дахин зөрүү гарч ирдэг. Өөрөөр хэлбэл pH нь 7-оос 8 байхад бол 10. За хэрвээ 7-оос 9 хүртэл гэх юм бол энэ маань 100 дахин ялгаатай ийм үзүүлэлт гарч ирдэг. Тэгэхээр бид нар мэднэ хотоод бол хүчтэй хүчлэг байж ээж өөрөөр хэлбэл pH нь 1.5-аас 2 байж ээж хоолыг боловсруулдаг. Мэдээж хоолны шин чанараас хамаарна л да. Гэхдээ ерөнхийдөө махан хоол идэх тийм ээ уурга ихтэй хоол хүнс идэхэд хотоодны хүчил нь pH нь 1.5-аас 2 байх тохиолдолд тэр уурга нь бол задраад тэгээд таны биед амин хүчил болж цуснд орж таны бие тэндээс өөрийнхөө хэрэгцээтэй амин хүчлүүдийг аваад тэндээсээ бас чухал тэр үйл ажиллагааг бол явуулдаг байгаа. Тэгэхээр эндээс үзэх юм бол хотоодны pH чинь 1.5 за 2 гэд бодчихъя. Гэтэл содыг болохоор 9 гэд ингээд бодох юм бол энэ хоёрын зөрөө нь 7 байна. Гэхдээ энэ тоог бид нэр түрүүний хэлснээр 7 дахин зөрөөтэй гэсэн үг биш. Нэг тооноос нөгөө тоог хүртэл 10 дахин гэж яваад ах юм бол энэ нь ерөнхийдөө 10 сая дахин зөрөө гарч ирж байгаа. Тэгэхээр энэ бол маш өндөр тоо байгаа зү тийм ээ. Тэгэхээр бид нэр хэрвээ сод хужирыг хэрэглээд байх юм бол хотоодны өөрийнх нь тэр хүчлэг орчин бүрэлдэх тэр үйл ажиллагаанд нь бид нэр өөрийнхөө сайн дураар саад очруулж ийн л гэсэн үг байхгүй юу? За тэгэхээр содтой ус уухаар, хужиртай ус уухаар цээж хорсолт намддаг, хотоод халуун төөнөд байгаа хүмүүс уухаар их зовиор намддаг гэж хүмүүс бас үздэг. За тэгэхээр энэ нь бол мэдээж яг тийм үйлчлэгээ бол үзүүлж байгаа. Тэгэхээр энэ дээр цаана нь бол юу явагдаад байна вэ гэхээр цээж хорсолт өгөөд байгаа бол цээж хорсолтын гол шалтгаан нь таны хотоодны хүчил ихтэй болгохт биш шүү дээ. Тэгэхээр бид нэр өмнөх олон зөвлөгөөнүүдээр хэлжсэн. Хотоодны дамсарт нь бол цагираг юм тодорхой булчин байгаа. Улаан хоолойн төсгөл дээр ч гэсэндээ ийм бүлэг
булчингууд байж байгаа. Энийг болохоор улаан хоолойндоо хунигч булчин гэж бид нэрлэдэг байгаа. Тэгэхээр энэ булчингийнх нь үйл ажиллагаа хэрвээ доголдоод хаагдах цагта хаагдахгүй нэгдээд байх юм бол таны хотоодны хүчил тийм их биш байсан ч гэсэндээ улаан хоолойндоо очиод улаан хоолойгоо бол зочроож састыг бол гимтээж цээж хорсолтыг бол үзүүлж байгаа. Тэгэхээр бид нэр эндээс юу гэж үзэхөөхөр ер нь гол нь бол тэр хонигч булчингийн ажиллагаа л доголдоод байгаа болохоос ш таны хотоодны хүчил ихтэй бол огт биш юм байна. Харин эсвэргээрээ хотоодны хүчил бол ийм одоо цээж хорсож байгаа хүмүүсийн хувьд бол бага ялгарч яадаг. За тэгэхээр энэний цаана бас юу явагдаж байгааг би та нарт тайлбарлая л да. Улаан хоолойн доотлын хонигч булчин, хотоодны амсрын булчин сулрахад юу нөлөөлдөг вэхээр бид нэр юу идэж ууж байгаа, ямар хоол хүнс идэж байгаа гэдэг бол маш том нөлөөг үзүүлдэг. Тэрнээс гадна одоо тухайн хүний сэтгэл санааны байдал нөлөөлнө. Мөн таны хоол хүнснээс авч байгаа шимт бодис, шимт хижээлийн одоо хомсдол дутагдлаас болж энэ хонигч булчингийн үйл ажиллагаа л доголддог. Тэгэхээр бид нэр энэ одоо буруу газар руугаа тэр хоол боловсруулах шүүрлийг алдахад хүргэж байгаа энэхүү одоо эмгэгийг тийм ээ энэхүү доголдлыг хямралыг засахын тулд бид нэг одоо эмээр ч юм уу нэг сод уугаад ч юм уу содтой ус уугаад ч юм уу засахгүй. Энэ бол тодорхой шатараалсан, тодорхой хугацаанд үргэлжилсэн зөөлхөн үйлчлэгээр ангаах юм цогц арга хэмжээ нийлж иж бол энэ одоо асуудлыг бол уг суурьаар нь засах боломжтой болдог. За энэний тулд бол бид нэр хотоодны хүчил яагаад багдаад байгаа вэ гэдгийг учир шалтгааныг бол эхлээд олох хэрэгтэй болно. За мэдээж энэ бол маш олон гадаад дотоод хүчин зүйлээс хамаарна. Тэгэхээр өнөөдөр бол би зөвлөгөөндөө энэ талаар бол их дэлгэрэнгүй ярмааргүй байна. Ягаад тэгэхээр голлоод одоо энэ асуулт ирүүлсэн энэ содтой холбоотой ярих гэж бодож байна. За тэгэхээр хэрвээ та содтой ус уулаа тэгвэл таны биед ер нь ямар одоо биохимийн урвал явагдах вэ? Таны биед юу явагдах вэ гэж. Тэгэхээр мэдээж сод гэдэг чинь өөрөө шүлтлэг бодис. Тэгэхээр та энэ шүлтлэг бодисыг хэрэглэнэ гэдэг чинь хотоодныхоо орчныг шүлтлэг болгож байгаа хэрэг. За хэрвээ хотоод хүчтэй хүчлэлэг байх тохиолдолд тэр дээдлийнх нь булчингууд бол маш сайн хаагддаг байглаасаа бол одоо тэгж ажиллах цаага нь бол одоо зохицуулга бол байж идэг. Тэгэхээр та сод хэрэглэхээр таны хотоодны хүчил нэгдүгээрт буурна. Хотоодны хүчил буурахын хэрээр тэр хонигч булчингуудын чангарах хэвийн одоо тонус нь бол улам одоо алдагддаг. Мэдээж та хэсэг хугацаанд одоо цээж хорсох ч юм уу хотоод халуун төөнөх ч юм уу энэ завирыг мэдрэхгүй болж болох юм. Ягаад тэгэхээр та өөрийнхөө хотоодны хүчлийг за хоол идэх үед одоо 1.5-аас 2 байдаг бол хоол идээгүй ердийн одоо хотоод хоосон байх үед баг зэрэг хүчтэй биш сул хүчлэлэг буюу нэг pH ойролцоогоор нэг 5 6 хавцаа байгаа штэ. За тэгэхээр та энэ үед нь хэрвээ содтой ус уух юм бол таны хотоодны одоо орчин чинь сармаг орчин магадгүй сул шүлтлэг ийм орчин руугаа шилждэг. Тэгэхээр нөгөө цээж хорсоод байгаа энэ завир бол түр хугацаагаар намддаг. Тэгэхээр намдаад байна гэд та энэ аргыг байнга хэрэглээд байх юм бол бүрч байдал уламд ордно. Яг чөтгөрийн одоо тойрог гэж хэлдэг шиг ийм байдалд хүрдэг. Хэрвээ та хотоодоо хүчлэг биш тийм ээ шүлтлэг орчинтой болгоод байх юм бол хоолыг задлах процесс нь одоо боловсруулах процесс нь бол мэдээж муу явагдана. Тэгэхээр бидний эзэн мах одоо өөх тос одоо энэ бүхэн маань тодорхой хэмжээгээр таны хотоодонд эхлээд боловсрох явцдаа хотоодны хүчлээс гадна хотоодноос ялгардаг пепсин гэдэг энзим байгаа. Задлагч фермент байгаа. Тэгэхээр энэ хоёрын тусламжтай бол ерөнхийдөө задраад таны нарийн гидсэнд очиод цаашлаад одоо ингээд шат амжилгаар бүр их жижигэрдэг. Тэгэхээр хотоодны хүчлэг биш сармаг орчинтой байвал энэ явц бол ерөөсөө явагдаж чадахгүй. Тэгэхээр та уурга задлаагүй тохиолдолд таны уурагч амин хүчил болж задрахгүй. Амин хүчлүүд нь таны биед эргээгээд таны бие өөрөө уургийг дахиж бүтээж идэг, шинээр үүсгэж идэг. Тэгэхээр тэр уураг бол үүсэхгүй болчихно. Тэгэхээр таны хоол боловсруулах ферментүүд одоо нойр улчирхаан шүүрлүүд таны хоол боловсруулдаг энэ одоо бүх задлагч бодисууд нь өөртөө дандаа уургийн молекулүүд байдаг. Тэгэхээр таны биед уураг дутагдаад ирэхээр хоол боловсруулах ферментүүд нь мөн адилхан дутагдана.
За инхээр нөгөө хоолоо задлж чадахгүй болоод ирэхээр ходоодн дотроо цаашлаад 12 хуруу гидсэн дотроо тэгээд бүр нарийн гидсэн дотроо таны хоол задрахгүйгээр одоо гидс ходоод хоосрох хугацаа нь улам уртсан. Инхийн хэрээр л нөгөө ходоодн дотор гидсэн байгаа зүйлүүд буцаж эргэж орж ирээд сөөргөг үүсгээд цээжийг хорсох завирыг улам нэмэгдүүлнэ. Тэгэхээр та яах вэ? Эмчтэр явж очиод миний цээж хорсоод байна гэд хэлэхээр эмч танд ходоодны хүчил дарангуулах үйлчлэгээтэй ходоодны хүчлийг сармжуулах үйлчлэгээтэй эм бэлтгэлийг өгнө. За тэгэхээр тэрийг ууж явах үед бол мэдээж нөгөө ходоодны хүчил чинь хүчлэг орчинтой биш сармаг орчинтой болоод ирэхээр түр хугацаанд эм ууж байгаа үед мэдээж завир шинж тэмдгүүд нь илэрхгүй байгаа юм шиг боловч цаана таны ходоод чинь улам л одоо уурга задлж чадахгүй байдалд хүрээд энэ нь эргээд дахиад улам одоо цээж хорслтыг нэмэгдүүлээд ингээд нэг чөтгөрийн тойрог шиг ийм байдалд бол хүрдэг. Ходоодны хүчлийг одоо дарангуулад сармгжуулаад байхын хэрээр таны ходоодонд орж ирсэн хоол хүнстэй хамт орж ирсэн одоо жишээ нь бактериуд. За тэр дотроо л одоо бидний хамгийн их яриад байдаг хеликобактер гэж ярьдаг. Энэ бактери бол улам таны ходоодонд үржинэ. Ягаад тэгэхээр хеликобактер тодорхой тоо толгойн одоо хит их өсөхгүй байхын тулд таны ходоодны хүчил хэвэн ялгарч байх хэрэгтэй. Тэгэхээр ходоодны хүчил бага ялгардаг хүний хувьд эсвэл ходоодны хүчлийг саармөгжуулах орчин үүсгээд байдаг одоо чихэр одоо янз бүрийн ундаа идээд уугаад хэрэглээд байдаг хүний хувьд бол хеликобактер нь улам олширдаг. За энэс болоод ходоод үрвсэн ходоодны олон асуудлууд үүсдэг. Тэгэхээр бид нэр эндээс юуг ойлгох вэ гэхээр ер нь бол одоо сод хүнсний сод байна. За одоо хужир гэдэг чинь өөрөө мөн л адилхан шүлтлэг бодис яг адилхан байгалийн одоо сод шүү дээ. Тэгэхээр эдгээрийг хэрвээ та хэрэглээд байх юм бол танд илэрж байгаа завир түр хугацаагаар багасах, намдах юм шиг байдал үүсгэж хуурмаг байдал үүсгэж байгаа боловч удаан хугацаанд энэ бол эсэргээрээ таны асуудлыг улам хүндрүүлдэг юм байна. Тэгэхээр бид нар аль болохоор ходоодныхон хэвийн орчныг бүрдүүлсэн ийм хоол хүнсийг бол идэж явах хэрэгтэй. За дараагийн нэг яг энтэй холбогдуулаад асуухаар хүмүүс за тэгвэл одоо янз бүрийн шүлтлэг уснууд худалдаанд их байгаа. Ийм шүлтлэг ус тэгвэл муу юм байна штэ. Ер нь хэрэглэхгүй юм шүү. Гэтэл тэр маркетингийн одоо сурчлагаан дээр аль болохоор шүлтлэг ус уу гэдэг. Тэгэхээр энэ хоёр өөр одоо дилемма гэдэг штэ. Хоёр өөр байдал үүсчлээ. Аль нь зөв юм бэ гэж асуугаад байдаг. Тэгэхээр энэ дээр бол би ийм хариултыг өгмөр байна. Ходоод яг хоол боловсруулах үед нь бол та шүлтлэг зүйл за тэр дотроо одоо шүлтлэг ус ч юм уу тийм ээ янз бүрийн ийм зүйлийг бол хэрэглэхгүй сод энэ төр хэрэглэхгүй ерөнхийдөө өөрөөр нь ходоодоо хүчлийг нь аль болохоор дэмжиж өгсөн тэр зүйлийг одоо жишээ нь нэмбэгний ус уудаг ч юм уу цагаан гатаа ус уудаг ч юм уу хоол идэхээс 30 минутын өмнө уучих юм бол таны ходоодны хүчил ялгаралт нь хэвийн хэмжээнд очиж дэмжигдэж хоол боловсруулах ялангуяа нөгөө саяны яриад байгаа уурга ийм шимт хичээлээд задлах бидээ шингээж авахын процесс нь бол хэвэн явагдах ийм боломж бол бүрдэнэ. Хоёр хоолны дунд буюу та хоол идээд 1 цаг 2 цаг өнгөрлөө дараагийн хоол идэхээс өмнө 1-2 цагийн өмнө гэдэг чинь энэ дунд завсар нь бол та одоо хүссэн хэмжээгээрээ тэрхүү шүлтлэг усыг бол ууж болно. Ягаад тэгэхээр ходоодтэй тэрхүү хоолоо боловсруулад өөрийнхөө ажлыг хийчихсэн ходоод хоос орцсон. Энэ үед нь бол та шүлтлэг усаа бол ууж иж болно. Тэгэхээр хоол идэхийнхэн одоо өмнөхөн юм уу эсвэл яг хоол идж байгаа үедээ эсвэл дөнгөж хоол идсний дараа аль болохоор шүлтлэг ийм одоо усунда янз бүрийн зүйл уухгүйгээр харин ч эсэргээр ходоодны хүчлийг дэмжсэн тийм зүйлийг бол хэрэгжилж байвал таны хоол шингэц бол хэвэн явагдахад ийм тустай байгаад байгаа. За ингээд өнөөдрийнхөө зөвлөгөөгөөр та бүхэндээ бас бидний ходоод хэрхэн ажилтдаг талаар за мөн ходоодныхоо орчныг эвдсэн ийм зүйл хэрэглээд байх юм бол энэ нь өөрөө эсэргээрээ ходоод эцсийн үйл ажиллагааг доголдуулдаг ийм зөвлөгөө өглөө. За та яг өөртөө тохирсон хоолны зөвлөмж мөн ходоод эцсийн нэгэнд хямарчсан үйл ажиллагаагаа өөрөө явуулж чадахгүй байгаа бол нөхөн сэргээх эмчилгээ хийх шаардлагатай болдог. Тэгэхээр манай дээр ирээд та өөртөө тохирсон нөхөн сэргээх эмчилгээг зөвлөмжийг аваад тэгээд тодорхой курс эмчилгээнийхээ явцад бидний зөвлөмжийн дагуу чиглүүлгийн дагуу нөхөн төлжилтөө илүү эрчимтэй явуулахад мэргэжлийн тусламж зөвлөгөөг аваарай.
За ингээд дараагийнхаа зөвлөгөө бичлэгээр удахгүй уулзцгаая. Хотоод гисээ эмгүү ангаацгаая.